Энэ Eco Construction versus River Castle гэдэг байгаа. Одоо орчин суугчдаас хүсэлт ирж байгаа зэвтэй ус гардаг, гадна талд нь зогсоол байхгүй, гаражны хаалга нь одоо хүртэл эвдэрхөд эргүү хүлээлгэж өгөх гэдэг ингээд ярьж байгаа улсууд байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар шаваарлсан баахан орон сууц барьдаг, сургууль цэцэрлэгийн төлөвлөлт хийдгүү. Энтэй холбоотой хотын төгжрөл өсөж байгаа. Хүүхдээ сургуульд оруулах гэдэг. Энэ талаар одоо барилга хот байгуулалтын яамын хот төлөвлөлтөд анхаардаг юм энэ талаар тодорхой хариу өгөөч. За 4 номер микрофон. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За хот байгуулалт барилга орон сууцчлалтын яам найрамдал. За хотхон хороололд 10,000 айлс дээш аль өрхтөө хотхон хороолол сургууль цэцэрлэг заавал байх улсын тогтоол 2025 онд батлагдаад явсан. За үүнтэй холбоотойгоор хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайдын 2026 оны 2 сарын 8-ны өдөр гарсан албан даалгаврыг аймаг нийслэлийн засаг дарга нарт хүргэсэн байгаа. За өнөөдөр барилгын тухай хуулиар хотхон хорооллын төлөвлөлттэй холбоотойгоор барилгын үйл ажиллагааны зөвшөөрлийг бол аймаг нийслэлийн засаг дарга нар өнөөдөр орлогож байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгавар, за скиц зураг болон барилгын ажил эхлэл хөрвүүлэх зөвшөөрлөлттэй холбоотой барилгын үйл ажиллагааны зөвшөөрлүүдийг бүгдэнд нь олгож байгаа. За энэ хотхон хорооллын сургууль цэцэрлэгтэй холбоотойгоор 2026 онд хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамнаас нийслэлийн хэмжээнд болон аймаг орнуудын